энэ өдрийн мэндийг хүргэе. За PowerPoint програм дээр хамгаалт хэрхэн хийх талаар, за хоёрдугаарт нь тухайн танилцуулга илтгэлээ сүүлийн хувилбараар гэсэн тохируулгатай хэрхэн хадгалах талаар танилцуулахаар өнөөдрийн хичээлээр бэлтгэлээ. За PowerPoint програм бол танилцуулга илтгэл бэлтгэхээс гадна хэвлэлийн их бэлтгэдэг, за мөн төрөл бүрийн сургалтын тараах материалуудыг бэлтгэх зорилготой энэ хүчирхэг програм хангамж байгаа. За тэгэхээр яг тухайн хэрэглээний програмыг хэрэгжилж байгаа хэрэглэгчид маань бас дутуу ойлгодог. За зөвхөн танилцуулга бэлтгэнэ. За мэдээж энэ дээр янз бүрийн төрөл бүрийн эффектүүдийг, хөдөлгөөнүүдийг, анимашнуудыг ашиглана. За мөн цаг хугацаа тохируулж бичлэг хэлбэрээр бэлдэнэ. За ийм зүйлүүдийг бас хийдэг юм нэлээд олон давуу талтай юм хүчирхэг програм хангамж байгамаа. За тухайн слайда презентацийн ингээд урдчлан бэлтгэсэн байна гэж бодъё. За энэ дээр бүгдээрээ хамгаалтаа ингээд хийж хадгалъя гэж. За хамгаалт хийх тулд файл гэсэн хэсэг рүү ороод info буюу тухайн презентацийн мэдээлэл хэсэг харагдаж байгаа. За энэ дээрээс protect presentation, за encrypt with password гэсэн тодорхойг сонгоод за ингээд нууц үгээ оруулчихна гэж. За нууц үгээ оруулахдаа та өөрөө мартахааргүй тоонуудыг, тэмдэгтүүдийг бас оруулж өгвөл илүү зүгээр. За учир нь тухайн пассвордаа мартлаа гэдэг энэ файлаа нээх боломжгүй юм асуудал үүсэх юм а гэж. За ингээд тухайн нууц үгээ 2 удаа давтаж хийгээд ингээд хадгалчихна. За энэ файл presentation бол ингээд нууц үгээр хамгаалагдаж байна гэж ойлгож болно. За нууц үгээ хэрхэн өөрчлөх юм бэ гэж. Тэгвэл буцаад encrypt with password гэсэн хэсэг рүү орж байгаа. За ингээд нууц үгээ өөрчлөөд өгч болно гэж. За үүнийг мөн адил 2 удаа давтаж хийх ёстой. За мөн түнчлэн пассвортаа буцаагаад авах буюу арилгаж устгаж болно. За ингээд тухайн файлаа хамгаалтгүй буюу нууц үгээр хамгаалахгүйгээр ингээд үүсгэж болно гэж. За бидний өнөөдрийн 2 дахь мэдэх зүйл маань энэ Mark is final буюу PowerPoint програм дээр тухайн презентацийг хадгалсны дараагаар хамгийн сүүлийн хэлбэрээр ингээд хадгалагдж байгаа шүү гэдэг мэдээллийг харуулах байдлаар тохируулж хадгална гэсэн. За ингээд окей гэж. За танилцуулга орсон байна тийм ээ. Танилцуулга орсон. За энийгээ дахиад ингээд хадгалчихъя. За окей. За ямар хэлбэртэй болсныг бид харцгаая. За market is final буюу за тухайн энэ бидний боловсруулж байгаа мэдээлэл маань, танилцуулга маань сүүлийн хэлбэрээр ингээд өөрчлөлт орсон шүү гэдгийг харуулж байгаа. За энэ бол ямар нэгэн хамгаалалт, нууц үг бол биш. За тийм учраас edit anyway гэсэн туршлагаар дээр дараад өөрчлөлт оруулах юм бололцоод. За энийг мэдээж хамтрагч, хамт ажиллаж байгаа эсвэл удирдлагуудаа багш нартаа хамгийн сүүлийн хэлбэрээр ингээд хадгалсан шүү гэдгийг харуулах зорилгоор market is final гэсэн тохиолдлыг оруулж өгдөг байна. За тэгэхээр бидний өнөөдрийн мэдэж авсан зүйл 2 зүйл бол за PowerPoint буюу танилцуулга хэрхэн хамгаалт хийх юм. За нөгөөтэйгүр хэрхэн хамгийн сүүлийн хэлбэрээр хадгалах, хамгийн сүүлийн хэлбэрээр тохируулж хадгалах тэр тохиолдлыг үзлээ. За ингээд өнөөдрийн хичээлтэй хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн хичээлдээ иргэн уулзцгаая.